нарнаас цог хиймрийн гिच авч уудам хөх тэнгэрээс уучин муханаас сэлбэж учран залгах хүмүүртэй сэтгэлийн өрөөлөө өргөж сар шиндээ сайхан шиндэж байна уу. 17 дугаар жарны үдгслэн болгогч хэмээх усан туйл ажлын сар шинийн баяр зориулан бэлтгэн хүргэж байгаа. Мэндийн өрөөлтөй миний дорнот баярын нэвтрүүлэгт маань Хэрлэн сумын төр захиргааны байгууллагын удирдлагууд анхан шатны нэгж болох багийн цэг дарга нар ахмадууд хүрэлцэн ирээд байна. Нарны наур намэрчурстаг хэрлэн минь нарийн гөрөөс шиг өмөрч хаягдаг морн минь сарны наур сэлхэлж урстаг хэрлэн минь сарийн чулууда үлгэж хаягдаг морн минь Агнага ангдивтэж мавая Уйдин үргэ журстаг хэрлэн минь шилгэж хаягдаг морн минь үнний даяар тэнсэлж урстаг хэрлэн минь үйдэн атла хэвэрч хаягдаг морн минь Агнага ангдивтэж мавая Эдсийн цусыг сэлгэж урстаг хэрлэн минь дэлхийн судасыг эргэж хаягдаг морн минь ох тэнгэрээ өнөрлөж урстаг хэрлэн минь хаягдаг морн минь хэрлэн минь
энэ сар шинийн маань нэвтрүүлэгт үндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэм зочид бүгдээрээ танилцуулъя. Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батмөх дарга хүрэлцэн ирсэн байна. Хэрлэн сумын цэг дарга бөгөөд Чой болсон хотын захирагч Очир хойгийн Пүрэв Очир дарга хүрэлцэн ирсэн байна. Данраг Данжаалын хийдийн даалам Одхоо хүрэлцэн ирсэн байна. Хэрлэн сумын цэг дарга бөгөөд Чой болсон хотын захирагч асан Хэрлэн сумын цэг даргын хамгийн газрын ахмадын зөвлөлийн дарга Насан дэлгэр хүрэлцэн ирсэн байна. Хэрлэн сумын ахмадын хорооны дарга Соль дарга маань хүрэлцэн ирсэн байна. Зэвсэг хүчний 327 дугаар ангийн захирагч Чой болсон хотын цэргийн хүрээний дарга урандаа цэцэг бүү барилан садсан байна. Хүсийн төв онцгой байдлын газрын дарга Хурандаа Нармандах дарга хүрэлцэн ирсэн байна. Аймгийн цагдаагийн газрын дарга Хурандаа Ган зориг дарга хүрэлцэн ирсэн байна. Хэдийн цэргийн техник 132 дугаар ангийн захирагч Хурандаа Ан төмөг дарга хүрэлцэн ирсэн байна. Дорнот аймаг дахь тагнуулын газрын дарга Хурандаа Бямба хүрэлцэн ирсэн байна. Шүүхийн шинжилгээний албаны дарга Хурандаа Баярут дарга хүрэлцэн ирсэн байна. Аймгийн стандарт хэмжил зүүн хэлтсийн дарга Инхолт хүрэлцэн ирсэн байна. Шүүхийн тамгын газрын дарга Мөнх сайхан дарга хүрэлцэн ирсэн байна. Аймгийн соёл урлагийн хэлтсийн дарга Мангал Жав хүрэлцэн ирсэн байна. Мэргэжлийн элтийн газрын дарга Мөнхтэй дарга хүрэлцэн ирсэн байна. Аймгийн татварын хэлтсийн дарга Бямбарагчаа хүрэлцэн ирсэн байна. Дорнод аймгийн эрүүл мэндийн газрын дарга Оюнга дарга хүрэлцэн ирсэн байна. Мал эмнэлгийн газрын дарга Аюушма хүрэлцэн ирсэн байна. Хөдөлмөр халамжийн үйлчлэлийн газрын дарга Базар Аригчаа хүрэлцэн ирсэн байна. Боловсроос шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Ариуна хүрэлцэн ирсэн байна. Бие тамир спортын газрын дарга Чимэдэр дарга хүрэлцэн ирсэн байна. Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Жавхлан хүрэлцэн ирсэн байна. Ус цаг үр орчны шинжилгээний албаны дарга Гарам гişиг дарга хүрэлцэн ирсэн байна. Аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга Гэрэл цэцэг хүрэлцэн ирсэн байна. 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Отхон, Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Болормоо барилан садсан байна. Эрдэнэ сумын 4 дугаар үргийн засаг дарга Алтай хүү дарга хүрэлцэн ирсэн байна. Хэрлэн сумын 8 дугаар агийн засаг дарга Мөнх цул хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн сар шинийн нэвтрүүлэгт маань оролцож байгаа эрхэм хүндэтэй зочид маань онд тарган давтаарж одоо сайхан харцгааж байна уу. Чой болсон хотын нийт ард иргэд та бүхэндээ айлчлан иж буй 17 дугаар жарны усан туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Үлдэж буй жилийн өлзий хямар бадарч угтаж буй жилийн үүс бүхэн дэлгэрч байхын өлзийтэй сайхан ирүүлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй. Эрхэм хүндэт настан боорлуудаа. Эрхэм хүндэт Чой болсон хотын иргэдээ. Та бүхэндээ 17 дугаар жарны үзэгсдэн болгох чимээх усан туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, азаа буурлаа дохоо өргөн золгож, алдраа үрсээ үгийн дээдийг өрөөн айл бүр тэгш дүрэн эсэн инх байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За манай Монголын уламжлалт цагаан сар 17 дугаар жарны үсгсэн болгож хэмээх усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ сайхан өдрийн мэндийг Дорнот аймгийнхаа нийт иргэд хөдөлмөрт та хүнд хүргэж айл бүхэн илүү бүтэн байж ажил үйлс амьдрал нь өөдлөн дэвшлэгийн өрөөлөг өргөё. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй. Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Цэргийн Гавьяаны улаан тугийн одонд Чой болсон хот. Тал хэрийн бүс нутагт хэрлэн голын хөвөөнөөс сунаан оршин Чой болсон хот ой дотор хот болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Чой болсон хотын бяцхан иргэд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдээс эхлэн иргэд албан байгууллага аж ахуй нэгж бүр гудамж, зам талбай, хашаанда мод, зүлэг, цэцэг тарих болсноор
Чавсан хот эко ногоон хот болох зорилтондоо алхам алхмаар ойртож байна. Чавсан хот гэрэлтүүлэхдээ аюулгүй хот төсөл хэрэгжүүлж 2017 оноос 2020 оны дуустал авто зам, орон сууцны байрууд, гэр хороололд тусгал сайтай, эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэг бүрэн суйрлуулад байна. Тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Чавсан хотод 2022-оос 2030 онд 10 сая ширхэг мод тарихаар төлөвлөн ажиллаж байна. Сумын засаг даргын санаачилгаар сумын 2022 оны төсөвт 140 сая төгрөгийг тусган ногоон байгууламжийн усжуулалтын асуудлыг шийдвэрлэнэ. Цаашид байгаль дээлтэй стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усалгаа, арчилгаа, хамгаалалтыг сайжруулах, ногоон байгууламж хариуцсан аж ахуй нэгжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинжлэх, орчин үеийн дэвшилтэт технологиг нэвтрүүлж, хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх, мод, бут, жимсгний тариалалт эрхэлж, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, байгаль орчинд үүсэх экологийн эрсдлийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулсан иргэд, байгууллага, аж ахуй нэгжийг урамшуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлдэг байх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Бид Чавсан хоттой хайртай. 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 Иргэдтэй, ээлтэй, ногоон Чавсан хот. Торны анхан шатны нэгжүүлэх багийн засаг дарга ажлын албадынхаа нэрийн өмнөөс нийт нутгийн зон аланд хүндээ угтан ирж буй усан хэмээх туулаж илдээ. Элгээрээ энх хамгаална, төрлөөрөө төвшин сайхан байж юу сонсон 9 цагаан үстэн сэтгчтэн бүтэж яхан үзүй төрөлөг өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинлээрээ. За Доронт аймгийн нийт Сүсгтэн олон болон Доронт аймгийн нийт зон олон та бүхэндээ гарч буй үзэсгэлэн бологч хэмээх усан туйл ажлын сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За тэгэхээр усан туйл ажлын өнгийг бас та тодорхойлоод нийт Сүсгтэн олондоо мэдээлэл хүргэж. За монголчууд бид хүн дорны цухааг одоо эрхэмлэн дээдэлж тэрэнгүүр мөрөө гаргаж ажил үйлс бүхнээ тэтгэн авч явдаг хартуун байдаг. Гарч буй жилийг одоо ламын гэгэний анх дахь дуурал усан дандан жансангийн анх дахь дүрийн айлтсан одоо үлийн үрийн сайтар номлолын төлөв хэмээх номонд одоо тайлбарснаар бол одоо тухайн гарч буй жилийг одоо ёгт нэрээр нэрлсэн байдаг. Энэ жилийнх нь ёгт нэр нь бол одоо үзэсгэлэн бологч туул ажил гэсэн байгаа. За энэ нь одоо юуны өчрөн гэсэн байна вэ гэхээр олон төмнөрөө цадгалан болох тийм ээ. Одоо элдв гайбарцдгүй болох, амар жаргалантай болох, мөн одоо хүмүүний эд буян аривжих, багш дээдс хүмүүнийг хөндлөн бишрэх энэ гэснээр тайлбарсан байна. Сүсгтэн олон та бүхэн өтөс бурлаан дээдэлж олон төмөнд одоо буянтэй үүс бүхний хийж сар шиндээ сайхан шинлээрээ.
За нар туссан налгар нутгийн талын Чойвсон хотын иргэд оршин суугч та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгаж сар шинийн мэндийг айлтган мэдчилье. Манай шүүх шинжилгээний албаны хамт олон шүүх шинжилгээний тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж шинжилэн баталсан хуулиа 12 дугаар сард Монгол Улсын хурлаар баталж хүлээн аваад байж байна. За энэ хуулиар одоо манай шүүх шинжилгээний байгууллага маань засгийн газрын дэргэд хэрэгжүүлэгч агентлаг болж үйл ажиллагааг өргөжинд хэлж байгаад бид бүхэн баяртай байгаа. Манай байгууллагын хамт олон энэ одоо хуулийн хэрэгжилтийг биелүүлэхийн тулд бас нэлээдгүй ажлыг одоо зохион байгуулсан. За Монгол улсад энэ хуулиар анх удаа гэмт хэргийн улмаас одоо иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг одоо Монгол улсын хэмжээнд анх удаа энэ одоо тооцох энийг одоо зэрэглэлийг тогтоох ийм эрх зүйн одоо боломж бүрдсэн. Мөн хүрээлэн байгаа орчны хор хөнөөлөлтөй тэмцэх тал дээр засгийн газар их хурлаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бас шинжээч одоо дүгнэлтээ гаргах ийм эрх зүй орчин бас орсон байгаа. Дорнот аймгийнхаа нийт одоо хөдөлмөрчид иргэд за Чойвсон хотынхоо ард иргэд та бүхэнд ажил хийж байгаа туулаа жилийн халуун мэндийг албаны хамт олонныхоо нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй. Баатар хот Цэргийн говийн улаан төгийн одонгоор угссан цэрэг орон хүмүүжлийн өлгийн нутаг эрхэм мөндөд дарамтчуу та бүхэндээ 17 дугаар жарны туулаа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрч буй 2022 онд Монгол Улсын зэвсэгчин төрийн цэргийн байгууллагаас Монгол хүний төсвөр төвчээр Монгол цэргийн төсвөр төвчээрийг дэлхийн нийтэд таниулж 2.8 метр өндөр турникэнд 1111 удаа эргэж дэлхийн дээд Генсийн номонд Дорнот нутгийн угуул хүү соёл эрдэнийн бат сэнгэл бүртгүүлж энэхүү амжилтыг Дорнот нутгууд бид өргөн дэлгэр улс орноороо ёсол тэмдэглэн өнгөрөөсөн. Ирж буй тулаа жилдээ эдгээрээ инх амлан төрлөөрөө төвшин амлан байж юу сонсон 9 цагаан хүйсн сэтгчин мөтгийн үлзийтэй өрөөдөд өөдөд нь өргөн дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинлээрээ. Маргаашийн нарыг өгтөн гэрэлтэгч чой болсон хотон юм. Малан дагсан 4 цагийн нүүдэл манамт түүхэнд хизээч харилшгүй миний орон нутаг. Тусгаар улсынхаа жаргалыг хамгаалахаар туга мандуу Мэндийн өрөөлтэй миний дорнод. Усан төлөө жилийн босгон дээр Дорнот аймгийн Хэрлэн сумын тариаланч Дугар сурангийн мөнх цэцэг улсын аврах тариаланчаар шалгарлаа. Хөдөө аж ахуйн техникумыг агротехникч мэргэжлэр дүүргэсэн тэрбээр 1996 оноос тасалтгүй газар тариалангийн салбарт хүчин зүтгэж иржээ. Тэрбээр зөвхөн газар тариалангаас гадна шувууны аж ахуй эрхэлж цар тахлын үед үнэ нэмээгүй байна. Миний хувьд одоо бараг 30 жил одоо газар тариалангийн салбарт ажиллаж байгаа. Ер нь би өөрөө хөдөө аж ахуйн агротехникч мэргэжилтэй. Тэгээд тэр цагаас хойш одоо ингээд амьдралын хөрсөн дээр одоо үйл ажиллагаагаа явуулаад өнөөдөр 30 гаруй жил яг газар тариалангийн салбарт бол 27-оос 27 жил ажиллаж байна. Ингээд энэ цаг үед бол хэдийгээр одоо би юу ч гэсэн одоо агрономч биш агротехникч мэргэжилтэй болохоор анхан шатны одоо тарьж ургуулах одоо бүх юмыг бол одоо цаг хугацаанд яаж хийх вэ гэдэг ийм одоо бүх юмыг хийж авдаг. Энэ жил манайх бол одоо гаагаас 270-аас 290 центнер ургац сурааж авсан. Ер нь сүүлийн 3 жилдээ манайх бол бас үрийг манай маш сонгож одоо галант сортын одоо гибрид үрээр харико гэдэг сортын үрээр байцааг тарьж ургуулсан. Ингээд жилээс жилд бол манай бол одоо ургацын хэмжээд маш их арин болж байгаа. Энэ юуных вэ гэвэл одоо бас бид нар энэ баг хорооныхоо малтай айлуудын өтөв бууцыг авч өөрийнхөө бас манайх дахианы аж ахуйтай энэ сонгостойгоо хойж ингээд одоо хөрсөндөө өвчин шимтэй бордоо болгож ашиглаж
ингээд ургацууд одоо жилээс жилд маш их ариун болж ургацаа хурааж байгаа. А миний энэ их ажил хөдөлмөрийн бас юм донд ганц би хийгээгүй. Миний одоо хажууд хань бас хамт ажилтдаг хамт олон энэ олон хүмүүсийн нүүр их хөдөлмөр бас орсон байгаа. Тийм учраас бас энэ тушрамд хамт ажилтдаг нутгийн тус компанига хамт олон бас баярлал талархаж байгаагаа илэрхийлье. Дорнотчуудаа бүгдээрэнд нэрүүлэн элгэрээ инг амлан төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинлээрээ гэж хүсэж өрөөё. Гарч үе усан хэмээх туудаа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За тусгилдсан стандартжил техникийн зохицуул тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хууль, хэмжил зүйн тухай хуулийг орон нутгийн хэмжээнд орон нутгийн ард иргэдэд хэрэгжүүлэн ажилладаг. За энэ хүрээнд бас 2023 оныг хүнсний чанар стандартыг сайжруулах жил болгон зарласан байгаа. За энэ хүрээнд Дорнот аймгийнхаа нийт ард иргэдэд хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээ, за мөн одоо сорьцын хяналт, за стандарт түгээх энэ ажлуудын цар хүрээг улам нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлэх болно гэдгийг хэлье. За ингээд ажлын ирж буй усан хэмээх туулаа жилдээ дорночууд маань эрүүл сарвал инх тунг сайхан шиндэхийн өлзөөтэй өрөөдийг өргөн дэвшүүлье. За эрхэм хүндэт дорнотчуудаа Чавлсан хотын иргэдтэй Хэрлэн сумын иргэд минь та бүхэн даагдаалантай, бэрүү булчинтай, төлөг сүлтэй, торон бүгтэй, онд мэнд тарган давтай сайхан орвоо. Одоо сайхан хаврцгааж байна уу? Ингээ та бүхэндээ альчлан ирж вэ. Үзэгслэн болгох чимээх усан туулай жилийн сар шинийн мэндийг шүүхийн тамгын газрын зүгээс болон хувийн зүгээс өргөн дэвшүүлж байна. Та бүхэн минь айл готлороо сайхан шинэлцгээгээрэй. За өнөөдөр та бидний одоо шүтэн болсон хан уул хатан гэрлэнгийнхэн өгөөж буйнд ажил хөдөлмөр амьдралын их нүргэн дунд ажил үйлсээрээ устдад тэргүүлж байгаа нутгийн өргөн олон та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Зэргийн гавьяаны одонд цагдаагийн газрын хамт олон бид өдрөн өнгөрч байгаа бар жилд амар тайван дорночуудын төлөө гэсэн ураатай цагдаагийн ажил үйлчлэгийг иргэд олон нийтэд сурчлаж гэмтрэгтэй тэнцэх үйл ажиллагааг одоо тэргүүлэх зорилттой болгон ингэж ажиллаж ирлээ. За цагдаагийн албаагчийн одоо үйл ажиллагааг нэр дэвтэртэй явуулах, за мөн одоо боломж нөхцөлийг бүрдүүлэхэд үргэлж одоо тусаж дэмжиж байдаг орон нутгийн удирдлага, за хууль хяналтын байгууллагууд, за мөн бусад нийт одоо нутгийнхаа өргөн олон та бүхэнд энэ одоо сайхан жилдээ бүтээл сэтгэлгээ одоо оргилсон, шинийг санаачилсан, амьдрал ажил үйлсэнд дээшилсэн, амьдралын өгөөж буян хайрлсан ийм одоо сайхан жил байх болтугай гэж өрөөж байна. Ингээд та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлье. Мэндийн ирэлтэ миний дорнод сар шинийн энэ сайхан нэвтрүүлгийн маань студид нэгэн хүндтэй зочин маань хүрэлцэн ирсэн байна. Хэрлэн сумын 6 дугаар багийн иргэн Товогт Цолмон сөрөн гэгч маань хүрэлцэн ирсэн байна. Энэ ямар сайхан одоо өв соёлыг тээж аваа, энэхүү сайхан өв соёлоосоо бид хүн танилцуулж өгөөч гэмээр бас хүсэж байна. Миний мэрэгжил болохоор байгаа юм чи. Би гавьяаныхаа амралтанд сууснаас хойш эмэгтэй хүний хийх ёстой, ээж хүний хийх ёстой урлагийг одоо шамдаж Монголын уламжилт одоо дүү орох хатмуудыг мөн уламжилт эсхий урлал зоос ширээний сүлжмэл гэдэг энэ урлагийг өөрөө суралцахын зэрэгцээгээр үр хөвгтүүдтэй акционертай одоо шавнартай одоо өвлүүлэн уламжлуулах юм их эрхэм үүрэгтэй ажиллаж байгаа. Уламжилт одоо дүү орох оюутны маань одоо хамгийн том бүтээл болохоор би энэ дарган гихнэр дээд гэдгийг одоо уралсан байгаа. Бусад дээлээс ялгах онцлог нь юу вэ гэхээр би энэ дарган гэдэг үгийг одоо Ихмэл Монгол бичгээрээ бичээд
дандаа зүү орох хатгамдаараа хатгаж одоо ингэж уралсан байгаа. Энэ дээр яачаад байна тий? Нудраган дээр яг. Дарин дээд бол эмэгтэй хүмүүс одоо бүгд ийм нудрагтай. За энэ дарин эхнэр дээдийн одоо энэ толгойн өмсгөл гэж их гоё юм байгаа. Энэ гоёлтууд одоо дарингийн хийц, ур хийц одоо хөгжих одоо бас нэг одоо энийг би яг тэр дарин гоё хийцээр нь хийлгээгүй ч гэдэг гэсэн ямар ч байсан орчин үед яаж хийж гэнэ тэр юугаар нь сэтгэлээрээ одоо бүгд хань ижил одоо найз нөхдийн дэмжлэгтэйгээр ийм гоё одоо дээдийг одоо уралсан байгаа. За энэгээр бол одоо бас сайхан бүтээлүүд ингээд харагдаад байна тийм ээ. Одоо энэ дайлан майлан гэхэд бол одоо жишээлбэл одоо гатгамлаар гатгсан байгаа. Энэ бол одоо хиймрийн морьтой. Тэгээ энд нь бол ингээ хаан бугууч хатан сүхтэй би хандаа одоо уралж өгсөн дайсан байгаа. Хамгийн сүүлийн дайсан байгаа. Энэ зоос ширээний сүлжмэл гэж яриад байгаа. Энэ дээр 4-32 утсаар одоо сүлждэг. Энэ бол Монгол одоо гэрийн тоон багна одоо гэрийн буйр гэж одоо энийг ингэж эсхийн уралдаар бас сайхан юм тийм ээ. Би бас одоо нөгөө монголчууд ч н одоо дээл гэдэг юмыг одоо маш их дээдэлдэг. Тэгэхээр одоо үлбий төөч байцсан байна, маривчаач өмсөхгүй байцсан байна. Ерөөсөө нэг гятад говцол ингээд өмсгөөд байдаг учраас би энийг одоо эсхийгээ гараараа ноосоо одоо эсхий болгоод тэргээрээ одоо ийм нэмгэн одоо ийм дээл одоо Монгол ноос хоньны ноос маань нөө эко одоо бүтээгдэхүүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр би энийг одоо ийм баривчаа одоо өмсөж байгаас ч гэж одоо ийм юу болсон юм аа. За баривчийн боодгтой тийм ээ. Төрөл бүрийн энэ сайхан сүнээрүүд одоо тий бүгдийг хийж өгд юм байна тийм ээ. За энэс гадна одоо энэ даавн дээр ноосоор бас энэ зэндэоюш гэж багшийн одоо шав болсон би энэ бойдог юу хийх одоо заалгасан. За баярлалаа. Эртний ир сайхан овс соёлыг одоо үр хойч бид бүхэнд ажицэн нарт мөн олон сайхан ээжүүд, олон сайхан бүсгүүчүүд энэ сайхан уламжлалаа бити мартаарай. Бас гоёж яваарай хэмээн студ хүрэлцэн сар шины мэдлэгээ дэвшүүлсэн танд баярлалаа. Урд насалж удаан жаргаарай. Энэ сайхан уламжлалаа өшөө олон хүмүүсээс түгээн дэлгэрүүлээ гэж хүсээрөөё. За Дорн нутгийнхаа хүүхэд багчууд, залуучууд гэр бүлийнхэн одоо бүх нийт гишүүдтэй ирж буй туул ажлынх нь өнгөтэй байж за хүүхэд багчуудын маань боловсрол, залуучуудын маань цог золбоо, гэр бүлүүдийн маань эрүүл их сайхан байх болтоо гэдэг эрүүлэр мэдлэгээ өргөн дэвшүүлье. За Дорн аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар маань өнгөрөгч 2022 онд буюу бар жилдээ үйл ажиллагаагаараа сүүлийн 5 жил тасралтгүй улсын хэмжээнд үнэлэгдэж хүлээсэн чиг үүргийнхаа ажил үйлсээрээ бас тэргүүлж яваа ийм одоо аймгийн тоонд орж явдаг ийм агентлаг ингээд ирж буй жилдээ хүүхэд багчууд маань цог золбоо дүүрэн байж залуучуудын маань сүлд хэмрэн босоо байж гэр бүлүүд маань амар амгалан байх болтгоо гэдэг хэрүүлийг өргөн дэвшүүлье. Дорн аймгийнхаа Татварын элчийн хамт олонны өмнөөс нийт телевиз үзэгч та бүхэндээ сар шинийн баярын мэндийг хүргье. Манай элчийн хамт олон хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлж төсвийн орлогын төлөлгөөг тэр дундаа хэрлэн сумынхаа татварын төсвийн орлогын төлөлгөөг 103.4%-аар өөрөөр хэлбэл 173 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн амжилттайгаар сар шинтэйгээ золголоо. Ингээд нийт дорнчуудаа хэрлэн сумынхаа ард иргэдтэй, малчидаа, хөдөлмөрчдөө, албан хаагчдаа, бизнес эрхлэгчдтэй, татвар төлөгчдөө, баялаг бүтээгчдээ сар шиндээ сайхан шинэлээрэ гэж хүсээрөөё. Цэнгэр дэлгэцээ үзэн суугаа нар тоссон нутгийн зон олон та бүхэн минь сар шиндээ сайхан шинэлж байна уу. За орон нутгийн өмчийн газар маань чиг үүргийн үед орон нутгийн өмчийн ашиглалтыг ашиглалт хамгаалтыг сайжруулах, за худалдаа авах ажиллагааг ингээд зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг. За өнгөрсөн одоо бар жилд улсын 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг улсын үзлэг тооллогыг манай хамт олон зохион байгуулж, за нийт орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчөд 158 байгууллагын одоо 263 тэрбум төгрөгийн хөрөнгийг тоолуулан батлуулаад байна. Энэхүү хөрөнгө маань одоо сүүлийн улсын үзлэг тоолгоос хойш манай аймгийн маань нийт өмч маань одоо 20 гаруй хувиар өссөн ийм үзүүлэлттэй байна. За өнгөрөх онд одоо нийтийн одоо Дорн аймгийнхаа нийт ард иргэдийн
ая тухтай ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор одоо төсвийн ерөнхийллийн зархичаас 187 төслийн арга хэмжээг одоо худалдаа авах ажиллагааг зохион байгуулж за гүйцэтгэл нь 98% гүйцэтгэлтэй ингээд явж байна. За тэгээд одоо айлчлан ирж буй туудаа жилдээ 114 төслийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөд байна. Тэгээд 17 дугаар жарны усан туулаа жилдээ та бүхэн нэлгээрээ их хамгаалан байж төрлөөрөө төвшин хамгаалан байж эрүүл энх байж одоо сар шиндээ сайхан шинлээрээ. Мэндийн эрүүлтэй миний дорнод сар шинийн баярын нэвтрүүлэгт маань Хэрлэн сумын төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд өргөдөн оролцлоо. Тэнгэрэн цэлмэг тэнүүн талтай халахын гол хайлаас махны түүхтэй хамгийн дөрөнд наран тусдаг дорны зан олон та бүхэн маань сар шиндээ сайхан шиндээрээ.
Сар шинийн баярын хөтөлбөрийн ерөнхий ивент тэтгэгч, үндэсний үнэт металл үйлдвэрлэгч Step Gold компани. Үндэсний тэргүүлэгч, үнэт металл үйлдвэрлэгч Step Gold компани алтан цагаан овоо төслийн нийт ажилчдын 75%-ийг орон нутгийн ажилчид бүрдүүлж байна. Үндэсний тэргүүлэх, үнэт металл үйлдвэрлэгч Step Gold компани